Сайн байцгаана үзэгчдээ. Гэрэл нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаараар хувь хүний хөгжлийн тухай бас сонирхолтой онцгоос ярихаар зочин маань ирсэн байгаа. Тэгээ таныг ирсэнд маш их баярлалаа. Маш их баярлалаа. За хаасайгаа хувь хүний хөгжлийн тухай ярьж байна л да. Тэгэл хувь хүний хөгжлийн тухай сургалтуудын тэмдгүү явагддаг болчих. Ер нь 1-8-ын сэдв болцсон юм шүү. Тийм, ном зохиолч гэсэн ерөнхийдөө тэр чиглэлийн номнууд их зарагдж байгаа янзтай тий орчуулагдах нь их болчих. Тэгэхээр яг хувь хүний хөгжлийн одоо үндсэн зорилго нь юу гэдэг юм? Хүнийг одоо баян болгох гэдэг юм уу? Илүү мундаг болгох гэдэг юм, яах гэдэг юм? Яг хөгжил гэдэг чинь яг дахир дутуу байдлыг бүтэн болгох гэдэг шүү дээ. Яг аль талыг хараад байна. Ер нь бол улс үндэстний хөгжлийн тийм ээ одоо хөгжсөн улс үндэстнүүдийн гол үндэс нь хувь хүнээс эхэлдэг болох хөгжтэй. Ер нь бол яг 90-ад оноос өмнө бол улс үндэстний хөгжлийг эдийн засгийн өсөлт ч юм уу те дотоодын нийт бүтээгдэхүүн за тэгэл дэд бүтцээр нь хэмждэг байжгаад 98 онд тэр нийтхийн Амартя Сен гэдэг эрдэмтэн улс үндэстний хөгжлийг гэдэг хувь хүний хөгжлөөр тодорхойлдог баяа гэдэг хэлтгэлээ тавиад Нобелийн шагнал авсан байдаг тийм. Гэхдээ монголчуудад бол энэ ойлголт бол тийм шинэ ойлголт биш байхгүй. Өөрөөр хэлбэл хувь хүн хөгжил улс үндэстний хөгжнө гэдэг энэ ойлголт бол монголчуудад шинэ биш. Тийм. Яагаад гэвэл одоо юу гэдэг тийм. За монгол хүн болгоны мэддэг жишээлбэл Чингис хааны хэлсэн үг шүү дээ. Биецсад, гэрээцсад, төрөөцсад тийм. Энд чинь ер нь хувь хүн өөрөө хөгжиж дараагийн хөгжлийн алхмууд бий болно гэсэн улсын дээр хөгжих боломжтой байна. Тэгэхээр ер нь бол яг хувийн хөгжил гэдэг чинь өөрөө их том цогц ойлголт байгаа шүү дээ. Тэгэхээр аль талыг харж барьж явж гинэ гэдгээсээ шалтгаалаад юунд хүрэх гээд байгаа гэдэг зорилго нь тодорхойлогдно л дээ. Жишээл хөгжил гэдгээ зөвхөн одоо юу гэдэг те сайн хэлж байгаа те баян болох гэдгээр харж байгаа бол тэр талаараа явж байгаа хүмүүс байна тийм. Эсвэл цогцоор нь харж хөгжлийг том зургаар нь харж явж байгаа хүмүүс бол бас нэг арай өөр зорилготой явж байгаа. Та хувьдаа өөрийнхөө хувьд тийм хувийнхаа амьдрал хувийн одоо хувь хүний хүн дээрээ тийм өөрийнхөө хөгжлийг яг аль чиглэлээр нь хөгжүүлж байна тийм. Тэгэхээр за сүүлийн 10 гаруй жил ер нь бол би өөрөө хөгжлийн байгууллагуудад ажиллаж бацаа энэ хөгжлийн чиглэлээр бол өөрөө одоо тийм ажиллаж байгаа. За мэдээж энэ ажлыг хийхэд бол бас өөрийнхөө хөгжил гэдэг зүйл дээр мэдээж төвлөрөхөөсөр харахгүй тийм. Би болохоор ерөнхийдөө бол хувь хүний хувьд бол хөгжлийг бит ба бит бус гэсэн хоёр чанараар бол харж байгаа. За тэрний үгээр бит гэдэг бол мэдээж одоо бид нар энэ нүднээ харж байгаа материалын зүйлсүүд тийм ээ. Намайг хүмүүс гаднаас хараад хинбэ гэдэг юм аа тийм ээ. Хийж байгаа үйлдэлээр мань харж байна тийм. За бит бус чанар бол мэдээж би дотоод ертөнцтэй хэн байх юм тийм. За энэ нь болохоор одоо хүмүүс бид нар ярьдаг нөгөө цан төлөв хандлага за тэр далд ухамсардах нөлөөлж гэдэг юм тийм. За нөгөө талаар цогц хөгжил гэдэг маань хувь хүний цогц хөгжил гэдэг бол ерөөсөө оюун санаа, бие махбод, зүрх сэтгэл гэсэн гурван зүйлээс бүрднэ гэж одоо тийм үзэж байгаа тийм. За тэгэл одоо жишээлбэл юу гэдэг нь мэдээж оюун санаа бол мэдлэг боловсрол дээр анхаарах тийм. За зүрх сэтгэл гэдэг бол сайн хэлсэн дотоод ертөнц буюу хандлага дээр. За бие махбод гэдэг бол одоо юу гэдэг. За сүүлийн жишээлбэл би одоо 7-8 сар тийм одоо фитнес хэрэгжүүлж гэдэг юм тийм. За энэ бол эрүүл байдлын тухай ярьж байна тийм. За ингэж ер нь бол хувь хүний цогц хөгжлийг би бол харж мөшгөж явахыг хичээж байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн хүртэл хүмүүс өөрсдөө цогцоор нь хөгжүүлэхийн тулд багасаа ихсүүлээл эцэг эхийн тусламжтайгаар дамжуулаад одоо оюутан болтлоо. За тэгээд тусдаа гарсан хойноч гэсэн энийг хөгжүүлч юмсан, ингэж юмсан гэл мэрийг л хичээл байгаа шүү дээ тий. Гисэн ч гэсэн заавал энэ бүх зүйл чинь хэн нэгнээс бас шалтгааллах гэдэг юм шүү. Гадны нөлөө заавал байна. Эсвэл хувь хүн эсвэл заавал хувь хүнээс өөрөөс маань эсвэл шалтгааллах юм. Яг шалтгааллах зүйл нь хаана байгаад байд юм шиг байд юм бэ? Хүмүүс яг тодорхойлж чадахгүй байдаг л да. Одоо жишээлбэл те эцэг эхээс болж би хөгжиж чадсангүй. Эцэг эх надад боломж олохгүй ингээ хараа суугаад байдаг. Нийгэм боломж олохгүй. Эсвэл би надад ямар ч боломж олго. Би өөрөө хөгжих боломж олго ч юм уу. Яг надад агуулгыг ч юм болохоор яг тэр Амартя Сен өөрөө гаргаж ирж хэлсэн ба те. Өөрөөр хэлбэл хувь хүний хөгжил гэдэг бол улс үндэстний хөгжил гэдэг бол хувь хүнээс эхэлнэ. За хувь хүн хөгжнө гэдэг бол тухайн улс үндэстэн тэр хүмүүстэй гурван зүйлийг нээлттэй байлгаж өгөх хэрэгтэй гэж боломж. За нэгдүгürt нь болохоор сонголтыг хэрэгчлөөтэй байлгах хэрэгтэй. Хоёрдугürt нь болохоор боломжуудыг олгож өгөх хэрэгтэй. Гуравдугürt нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж өгөх хэрэгтэй гэж тэ. Тэгээ боломж гэдэг нь маань өөрөөр хэлэх юм бол тухайн оронд амьдарч байгаа хүн тэ одоо хүний үндсэн хэрэгцээгээ тэр улсаар хангуулах хэрэгтэй тэ. За одоо газар мазар тэ янз бүрийн зүйлүүдээр сонголтоо их боломжтой байх хэрэгтэй гэдэг тэ. За Амартя Сен бол энэ талаас нь ярьж
харж ярьсан ба. За өнөөгийн монголчууд бидний хөрсөн дээр хувь хүний хөгжлийг ерөнхийдөө бид нар яаж хармаар байгаа вэ гэхээр одоо монгол хүний дотоод ертөнцид байгаа потенциалыг нэмэр байгаа юм билүү. Ерөөсөө байгаа зүйл. Байгаа зүйл. Угаасаа л монголчууд бид нар өөрсдөө ярьдаг те яг хаа. Цээжэд дийсч нэг ярих өөр те. А цээжин доторхоо нээн илрүүлж ярих бас нэг өөр байгаа те. За жишээлбэл одоо юу гэдэг. За монгол хүн одоо IQ буюу оюуны чадамжаараа дэлхийд эхний 6-д орж байна гэл те. Явж байна. Гэхдээ бид нар үнэлэмж болол те. Одоо барууныхнаас хэд дахин доогоор үнэлж байна ч гэдэг юм те. Тэгэхээр яагаад бид нар ийм баг үнэлэгдээд байгаа те. Тэгсээр нэ яагаад бид нар өөрсдөө тийм өндөр оюуны потенциалтай те. Даваа чанартай гэдгээ бид нар одоо бүр ингээд нотолчлоо шүү дээ. Тэгэхээр энэ бол юу вэ гэхээр бид нар ч нөгөө нэг за юу гэдэг нөгөө манжийн даралт байсан сэтгхүү те. За мөн бас одоо социализмын үеийн нөгөө нэг тийм ээ одоо гаднаас хин нэг ирээд надад нөлөөлж байгаа нөлөөний дотор л тэр хайрцаг дотор сэтгэлгээ маань бас яваад иж болох юм. Тэгэхээр цаг үе мэдээж өөрчлөгдөж байна те. Төрөөхөн би гэрээсээ гарахын өмнө миний дунд охин одоо 5 дахь анги байхгүй. Тэгээ манай охин тэгж би нэг юу ярьчлаа да. Би чам шиг байхдаа тийм байгаа шүү гэсч. Аа цаг үе өөрчлөгдсөн шүү. Өөдөөс тэгж ярьж байгаа. Араа настай хөвгт те. Тий. Цаг үе өөрчлөгдсөн шүү ч те. Одоо би санчлаа. Миний охин өндөр болж байна гэж би тэгэхгүй. Тэгсэн чи тэрэн дээр шууд тоглолт хийжит манай охин. Юу гэсэн бэ гэхээр харин таны авч өгсөн нөгөө ягаан цавц багтаад ханчин богиндоод байгаа гэдгсэн чи тэгснэ би одоо өмсөх хувцас болж шүү гэж надад хувцас авч өгөөрэй гэдэг семинар өгж штэ. Тэгэхээр би гэхдээ чамд ийм юм би авчиж өгөө өстэй гэсэн чинь. Тэгсэн чи тэгэл одоо би хоёрхан цамцтай үлдсэн шүү дээ. Аав чиний үед нэгэн цамцтай байсан. Надад солих хувцас байдгүй. Заримдаа би бүр ахыхаа хувцсыг л зээж өмсдөг байсан гэсэн чинь цаг үе өөрчлөгдсөн шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бид нар өнөөдөр хувь хүний хөгжлөг өөр нүдээр хаачаа энэ цаг үед бид нар ямар тийм ээ одоо хөгжлийн шатанд гიშгэж явах вэ гэдэг дээр бид нар анхаарах нь их чухал болоо гэж бодоод байна. Гэтэ бас нэг талаасаа бас нэг асуух зүйл гарч ирж байна. Тэр юу вэ гэхээр хувь хүн ингэдэг штеп. За би яг одоо түрүү ингээ хэлдэж штеп материалын талаасаа тий зүрх сэтгэл талаасаа ч юм уу ингээд ийм гурван хэрэгцээ байна. Тэгсэн чинь хөгжил байна тий. За тэгсэн чинь намайг яаж би өөрийгөө яаж онцлох юм? Тийм ээ ерөөсөө л би ерөөсөө явцдаа би ерөөсөө л ямар ч дутагдах ашигтгүйгээр би юутэй хөгжөөд маш сайн явж гин гэж өөрийгөө би яаж тодорхойлох вэ? Эсвэл хин нэгнээр дамжуулаад гээ чи хөгжихгүй байна би болоогүй байна. Тэгээ одоо чи хөгжих хэрэгтэй энэ талаа хөгжүүлэх хэрэгтэй гэж юм уу тийм иймэрхүү зөвлөгөөч байд юм уу тийм ийм зүйл бас хүнд хэрэгтэй болно. Мэдээж одоо би хөгжсөн гэж бол хинч ярихгүй. Би одоо тулчлаа гэж тийм хөгжил пологдчихлаа гэж бол хинч ярихгүй шүү дээ. Харин хөгжлөө яг ямар үе шатад нь хаана явж байгаа гэдэг хүмүүс бол мэдээж өөртөө бол одоо тийм өөрөө л одоо тэрийгэ тодорхойлох нь чухал байна. За мэдээж одоо энийг тодорхойлохын тулд олон хүчин зүйлс байж болно л дээ. Ном унших ч юм, номноос суралцах ч юм уу тийм. Эсвэл одоо сэтгэл зүйчээс өвлөх ах янз бүрийн аргууд байгаа хэл та. Манай байгууллагын хувьд бол явуулж байгаа хувь хүний хөгжлийн цогц сургалтанд бол бид нар тухайн хүний давуу тал, онцлог шин чанар хөгжих ямар боломж болцоо байна гэдэг дээр бид нар ерөнхийдөө бол хэд хэдэн аргачлалуудыг ашигладаг. За маш энгийн аргачлалаас жишээлбэл хэлэх юм бол тийм одоо өөртөө эерэг зөв асуудлуудыг тавьж сураа гэж байгаа. За жишээ за мөнгө би чамд 3 асуулт маш тавчхан тавья. За нэгдүгürt нь мөнгө чи яг хувь хүнийхээ хувьд чи өөрийнхөө юугаар илүү бахархдаг вэ? Тий. За чи өөрийнхөө дотор тэгэхээр би гаднаа битээ ярьж. Тийм үстэй. Гэтэ би дотор бас бодох нь шүү дээ. Амар эергээр тий. Чи яг өөрийнхөө юугаар илүү их бахархдаг. Мэдээж эерэг чанар дээр төвлөрнө гэсэн үг. Тий. Гэхдээ жишээлбэл гэрэлсэн эмэгтэйчүүдээс ингээ асуухаар ихэвчлэн ингээл миний хийсэн хоолын ингээл нөхөр маань хүүхдүүд маань ингээл хамтран идэл ширээгээ тойроод халуун дулаавар амьсгалтай байхад би тэргээрээ бахархдаг ч гэдэг юм тий. Эсвэл би сайн хүнтэй суусан нөхрөөрөө бахарч ин гэж гэдэг юм тий. Иймэрхүү хариултыг маш амархан хэлждэг. Гэхдээ яг өөрөө асууж байгаа зүйл болгоод яг хувь хүн өөр дээр тий чи өөрийнхөө юугаар бахарч байгаа. За эхний асуулт. Хоёрдугаарт нь чи юуг бусдаас илүү сайн хийж чаддгийг. Тэрэн дээр хэр их хийж тий. За гуравдугаарт нь болохоор чи юу хийж байхдаа хамгийн их аз жаргал баяр баясгалан мэдэрдэг бай тий. Гэх мэтлэн нөгөө нэгтэй яг өөртөө эерэг асуултуудыг тавиад
Тэгээ бид нар бол өөрсдөө нэг сонсогч нар, суралцагч нартай бол бид нар бүр ийм өөртөө болцох цаг гэж бүр өгдөг. Тэгээ тухайн хүмүүс яг өөрсөндөө байнгын тэр эерэг асуултуудыг тавиал бичээл те. Энд чинь бүр ингээд бүр ингээд эн чинь ингээд хийгээд хөвчих юм бол эн чинь их гоё эхлэлтэй. Жишээлбэл өөрийнхөө давуу талыг гэдэг юм бол хүмүүс амьдралд тийм ээ за надаас нэг давуу тал байхгүй ч гэдэг. Тэгтэл зүгээр л энэ дэлхийд тэр хүн бол төрсөн тэр хүний те нөгөө 500 сая исээсээ төрүүлж те системээр хүн болсон гэдгээс ихсүүлэл амьдрал өөрөө те ийм л олон давуу тал гайхамшигтай зүйлүүдтэй те боломжтой. Тийм учраас ер нь бол зүгээр тийм ээ маш энгийнээр өөртөө эерэг асуулт тавихаас ихсүүлэл те ингэснээр хараад цаанаа бас нэг ач холбогдол нь өгөхөр бид нар хэр их өөртөө эерэг асуултуудыг тавин төдийч нэ бид нар дотоод сөрөг дүү хоолойгоо ялч идэг. За энийг бол одоо юу гэдэг те Библийн үүднээс харах юм бол энэ бол юу гэх нэг олон хүмүүстэй гэдэг чтэй. Муу Есүс надад тэгж шивнээд те намайг тэгж зайлшгүй те муу сүнс тэгээд гэдэг те. Яг нөгөө талаар энэ бол юу гэхээр хүний өөрийнхөө давуу талыг олж чаддгүй. Бурханаас өгөгдсөн тэр давуу тал авьяас бэлгүүд те Бурханаас өгөгдсөн тэр талантаа олж харж чаддгүй. Тэгээ яг үнэндээ болоод бид нар чи ингэдэг юм шиг. Өөрсдөө Бурханаас өгөгдсөн тэр гайхамшигтай зүйлүүдээ олж харж чадахгүй болохоор Бурханы тэр агуу сүр жавхлантай ер бусын гайхалтай зүйлийг бид нар маш бага мэддэг. Мэдэрдэг эсвэл хүлээн зөвшөөрөх байдал нь бага байдаг тийм. Тэгэл ер нь бол энэ сул талууд дээр төвлөрөл энийг юутай юул өгчихэд байдаг вэ гэхээр гим нүгэл уналт муу ерөн сүнс те тэгэл өөрийн сул тал гэх. Тэгээд ингээд энээсээ болоод өөрийнхөө байх ёстой хэмжээнд Бурханд ашиглагдах тэр өндөр хэмжээнд очтгоо ч гэдэг юм уу те. Иймэрхүү үйл явдлаас ажиглагддаг те. Юуг сайн хийж чаддгүй давуу тал чинь юу вэ гэдэг ингээд төвлөрч юм л да те. Сул талаа за давуу талынхаа чаддаг сайн эсвэл одоо сонирхолтой те. Бусдаас илүү гэдэг тэр талаа бол хүн илүү дагнаад илүү улам хөгжүүлэх нь бол хүний хөгжлийн зөв чиг хандлага гэж би одоо сая сонслоо л да. Буруу одоо сул талуудаа дорой одоо тэг чадахгүй байгаа тэр талаа яах хэвээр. Хүлээн зөвшөөрөхгүй байх хэвээр юм уу? Тэг эсвэл зүгээр тэрийгэ бүр мөс хайчих юм за би бол энэ дээр муу хөө тэрийгэ тэрнээс хол явъя эсвэл тэгээ тэр муугаараа явъя. Эсвэл зарим нь одоо бүр нэг хүлээн зөвшөөрч чадахгүй. Би надад муу юм байх ёсгүй ч юм уу. Нүүр тул чаддаггүй шүү дээ. Яг ийм байдлыг хэлэх гээд байгаа юм. Муу сүнсний үг баг шиг байна. Би ерөөсөө ийм бүх юм дээр. Тэгээ бас хүмүүс бүх юмн дээр бүгд сайн байхтай хичээгээд байдаг. Нэг бол алдаагүй тий. Яг нэг Зигмунд Фрейд болохоор яг нэг 70 ухамсарын онол дээр юм суулаар тайлбарлахдаа чиний гадны ертөнцөөс илүү том ертөнц чиний дотор байгаа тий. Тэгээд чиний дотор байгаа тэр дотоод ертөнцид байгаа тий. Муу бас сайн, эерэг бас сөрөг ийм хоёр тал чанарууд бол байгаа тий. За тэгээд чи хэдий сайн тал дээр төвлөрч сайн зан төлөө сайн давуу талаа том болгон дэжиж чинь жижиг муу тал чинь жижигхэн болно гэж тий. Иймэрхүү маягаар юм бол тайлбарсан байдаг. Нөгөө талаар яг за манай сургалтын хувьд бол яг энэ дээр бол бас нэлээд төвлөрч хүмүүсээ нэлээд түншдэг. За тэр нь бол юу вэ гэхээр дөрөв нэг өөртөө болцох цагт дээр сайн давуу тал дээр төвлөрөх хийсэн бол одоо нэг толинд харах зарчим гэдэг нэг зарчим байгаа. Тэр бол юу гэх нэг өөрийнхөө сул талыг толинд харахтай. Тэгээ бид нар бол хүмүүстэй сонсогч нартай ямар даалгавар өгдөг вэ гэхээр ер нь бол бид нартайгаа сул талуудыг ингэж нийлрүүлээд гаргаж ирээ те. Ийм байж болно гэдгийг гаргаж ирээ. За яг хувь хүн өөрийнхөө олохын тулд очиод толинд хараа. Зан төлөвийн толинд хараа гэж те. Тэр толинд нь болохоор хэм бэ гэхээр хамгийн ойр дотноо хүмүүс. Жишээлбэл нөхрөөсөө очиод, эхнэрээсээ очиод те. За хайрт минь чи миний үнэхээр намайг өөрчлөөсэй гэж бодож байгаа. Миний нэг 5 сул талыг хэлээд өгөөч гэж шууд асууж байгаа юм. За. Тэнгүүл тэнцээ чи их хөвгөлтэй юм болно. Зарим нөхрөө чи эхнэрээ харангуудаа миний хайр сул тал байхгүй шүү дээ. Тэнгүүл нөгөөдг нь байлгүй яадаг хилээч даалгавраа хийх гээд байгаа чинь. Тэгээд тэр бүтлгүүт үйч гэсэн тохиол. Гэхдээ маш гоё тийм одоо юу гэдэг те мэрэгэн ухаантайгаар нөхрөөс өөрийнхөө сул талыг асуугаад. Тэгээд бид нар нөгөө толинд өөрийгөө харчаа толдыг маргалдаг юм гэж хааж байхгүй шүү дээ. Толь чамаа нүдэн чинь нуухтай байна гэж.
гэж харагдах байхгүй нөх байхгүй уух байхгүй. Би бол гайгүй эмэгтэй цэвэрхэн залуу гэж ингэж хэрэлдэж болохгүй шүү дээ тийм үү? Тойл бол яг байгаа. Яг үүнтэй адилхан биднийг хамгийн сайн мэддэг бидний ойр дотны хүмүүс бол бидний зан төлөвийн тойл байдаг. Тэд нар биднийг тийм ээ за мөнгө чи нэг хаяа нэг хотлоо арчид дээ шүү гэвэл би ч хотлоо арчижсэн гэж хэлдэг юм. Зөвхөн бичиж авчих гэж. Тэгээд бид нар тэрэн дээр яаж ажиллаж байгаа юм маш ингээ. Ерөөсөө 7-7 хоногийн зарчмаас хэрэгжүүл хийж байгаа л тийм. Тэр нөгөө нэг сул талууд дээр 7-7 хоног танаад ажиллаж таа. Нөгөө санаатай ба санаанд хотлоо ярих гэсэн гинттэй. Энэ дээр чинь би ажиллаж байгаа шүү дээ. Тэр муу зан төлнөөс ухрах тийм. Ингэж мэдээж хүн болгон тийм ээ одоо ийм сул талтай ингэж тэмцэж ингэснээрээ бид нөгөө түрүүний таны асуудаг тэр мод сул талууд юм бол илүү багасгаж байна. Тэгэхээр үнэндээ бол төгс хүн гэж байхгүй ч гэсэн нөгөө төлөвсөн хүн гэж байгаа гэж яриад байгаа шүү дээ. Тэр төлөвсөн хүмүүс чинь энэ талуудаа олж хараад үүн дээр одоо тийм ээ ажиллаад өөрчлөгдөв. Тэгээ өөрчлөлт гэдэг зүйлд итгэдэг хүмүүс бол төлөвшөлт ирдэг. Тэгээ хэсэг тасварлаад гурлаа яриагаа өрнүүлээ. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг танд хүрж байгаа шүү. Бид нар өнөөдөр хувь хүний хөгжил гэсэн сэдвээр ярилцж байгаа. Хэсэг хором завсарлаад эргээд уулзцгаая. Тэгээд гэрэл нэвтрүүлгээр өнөөдөр хувь хүний хөгжил гэсэн сэдвээр ярьж байгаа. Тэгээд өөрийн чинь хувьд болохоор яг энэ хувь хүний хөгжил чиглэлээр хувь хүн албан байгууллагуудад хамтарч ажилладаг шүү дээ тий. Тэгээд ер нь хувь хүний хувьд өөрөө ер нь яг энэ хувь хүний хөгжлийн хувьд юу дүгндэг вэ? Юу вэ гэхлээр Монгол орн. За тэр дундаа монголчууд маань хувь хүний хөгжлөөр хэр явагдаж байна? Юун дээр ер нь алдагдаад байна гэж ер нь хардаг. Ямар индекс юу зүйл дээр тий тэрийг хэмждэг. За миний ойлгож байгаагаар бол хувь хүний хөгжилд бол боловсролын систем бол маш одоо чухал үүрэгтэй байх хэрэгтэй тийм. За өөрөөр хэлэх юм бол хүмүүсийн амьдралын хамгийн идэвхтэй цагуудыг өнгөрөөдөг газар бол одоо хүүхд залуучтай одоо боловсрол цаг бол боловсрол сууж байгаа сургууль тийм. За тэрэн дээр болохоор ер нь бол манай боловсролын систем ч одоогийн байдлаар бол нэлээд хүнчүүд. Гэхдээ сүүлийн тийм одоо 4 жил бол боловсролын яамнаас бол тэ яг энэ хувийн хөгжил чиглэл дээр одоо нэлээд одоо дөрвтэй арга хэмжээнүүдийг стратеги төлөвлөгөөнүүдийг боловсруулж байгаа. За ялангуяа одоо энэ эхнээсээ одоо ингээд сургуулийн өмнөх боловсрол руу ингээд нэлээд чиглэлд орчлоо тэ. Тэгээ энэ нь юу гэсэн үг гэхээр аргачлал нь өөрөө тийм ээ хүүхэд болгонтэй одоо туулж ажиллаж хүүхэд болгоныг нээгэл одоо даваа талыг нэгэлүүлэх тэ. Тэгэхээр энэ бол яг үүндээ бол энэ замналаар замнахад бол бид нарт дахиад нэг нэлээд хэдэн жил бол хэрэгтэй гэж бодож байна. Мэдээ эцэхэд байх л та. Нэгдүгээр тийм. Эн чинь одоо бүхэдүүд нэг үе бараг тий бид нарт хэрэгтэй байхгүй. Тэгэхээр дараагийн одоо хичээл зааж байгаа манай багш нар, сургууль үйлчлэгч нар тэдний арга барил тий яг ийшээ шилжиж орох хүртэл бол цаг хугацаа бол бид нарт хэрэгтэй. За мөн бас одоо ахуй нөхцлөөс нөлөөлөл авч байгаа тийм ээ. Одоо энэ үйл явц бас хувийн хөгжилд бол маш чухал те. Өөрөөр хэлэх юм бол эцэг эхчүүд ах эгч нар те дүүнэртэй хүүхдүүдтэй нөлөөлж байгаа нөлөөлөл те. Энэ бас маш чухал байна. Тэгэхээр ахуй нөхцөл ч гэсэн бид нар одоо хүүхдүүдийнхээ хувийн хөгжилд те бие биенийхээ хувийн хөгжилд хэрхэн яаж эргээр нөлөөлөх юм. Энэ болгон дээр бол одоо юу гэдэг юм бүр маш тийм одоо даяарчилсан тийм бодлого сургалт те одоо ойлголтууд маш их хэрэгтэй байна. Хувийн хөгжлийн одоо хамгийн сүүлчийн үр дүнг яг өнгөц харах юм бол бүгдээрээ өөрийнхөө чадах чинээгээр супермен байх тухай болчих гээд шиг сонсогддог байхгүй. Та бол үнтэй санал нийлэх үү? Би бол тэ хувь хүмүүсийг хөгжүүлж байгаа тэр хүн супермен болно гэсэн үг ээ. 3 сая суперменийг хэлэх гээд байна шүү дээ. Эсвэл энэ ондоо зорилго бас бий. За зарим яг нэг үеийг би бол за бүр намайг маш сайн мэддэг бүр те одоо надтай бас хамтарч ажиллаж байсан хүмүүс хүртэл тийм ээ яг энэ зүйл дээр бол те өөрөөр хэлэх юм бол хувь хүн ер нь хувийн хөгжил таны яриад байгаа чиний яриад байгаа юм бол би хэлэхэд хэцүү дээ гэж те ер нь бол тэр талаас нь гэж ярьж байсан хүмүүс зөндөө байдаг. Тэгээд
За нэгдүгüүрт нь бол яриад байгаа юм чи биелэхэд бол хэцүү гэж тэ. Хоёрдугаарт нь яриад байгаа зорилго нь хүн болгоныг л одоо тийм одоо юу гэдэг өстө нөгөө супермен болгоо тэ. Санхүүгийн эрхчлөлтэй болгоо тэ. Санхүүгийн эрхчлөлтэй зан төлөвсцэн тэ. Маргаал энэ сонссон тэ боловсралтай өөрийгөө хөгжүүлсэн байнга ном уншдаг. Хэрвээ таны ярьж байгаа шиг хүмүүс ийм болчихсон бол Монголд бол одоо тэ баг хууль хүчний байгууллага хэрэггүй ч гэдэг юм уу тэ. Зөв баг ингэж ярих гэж байгаа хүмүүс бол байдаг. Гэхдээ мэдээж тэ хаанч төгсд нийгэм гэж байхгүй учраас тэ. Тийм учраас одоо мэдээж бүгдээрээ мэдээж тийм болохгүй нь ойлгомжтой тэ. Гэхдээ бидний эцсийн зорилго бол юу вэ гэхээр одоо зан төлөвийн үед тэ боловсрал мэдлэгийн үед за эсвэл амьдралынхаа ер нь олон талбар дээр сайн төвшөнд байгаа хүмүүс мэдээж олон байна. Сайн төвшөнд байгаа хүмүүсийг дараагийн сайн төвшөнд нь гаргая л гэж харж байгаа. Дунд төвшөнд байгаа хүмүүсийг сайн төвшөнд авчиал гэсэн. Энэ санаа явж байгаа. Аливаа юм чи ер нь хөгжиж дэвшиж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ нөгөө нэг манай монголчууд ярьдаг шүү дээ. Тасралтгүй одоо дэвшгийн арга зам бол тасралтгүй суралцах юм а гэж тэ. Тийм учраас хүмүүс бол хүн хөтлөл хувийн хөгжлийг сурсаар байх болно. Тэ? Хувийн хөгжлөөр амьсгалсаар байх ёстой тэ. Ингэж тэр хүн бол өдрөөс өдөрт дэвшиж төлөвшил гэдэг зүйл рүү явж идэг. Тэгээд би түрүүний цугс яриад орхисон. Ягаад олон хүмүүс те таны яриад байгаа юм ер нь бол хэцүү штэй гэж ярьдаг вэ гэхээр маш олон хүмүүс ялангуяа манай монголчууд өөрчлөлтийн тухай дэндүү их ярьдаг. Энэ өөрчлөлтөнд итгэдэг хүмүүс зөндөө байдаг. Өөрсдийнхөө хувьд. Тий, өөрсдийнхөө хувьд. Өрөөлөгийн хувьд ч тэр. Өөрөөр хэлбэл бол бид нар ч өөрчлөлтийн тухай зөндөө л ярьдаг шүү дээ. Өөрчлөлтийг өөрөөсөө шинжилтийг ширээнээсээ гоё ярьдаг. Саяхан бид нар шинжилтийн засгийн газартай байсан те. Ер нь бол өөрчлөлт шинжилтийн хүмүүс дэндүү их ярьдаг. Гэхдээ яг өөрчлөлтөд нүүрт болохоор өөрчлөлтөнд дургу хүмүүс зөндөө байдаг. Тийм. Ер нь бол бүгд дургу байхаа. Яг хайхтар дуртай. Тийм учраас нөгөө өөрчлөлтөөр ордог хүн байхгүй шүү дээ. Тийм учраас нөгөө алдартай зохиолч Марк Твен хэлсэн байдаг шүү дээ. Өөрчлөлтөнд зөвхөн үлгийтэй хүмүүсд л дуртай гэдэг юм байна шүү дээ. Стал үнэндээ. Тэгээд томчууд бид нар болохоор яагаад өөрчлөлтөнд дургу байдаг вэ гэхээр за нэгдүгüүрт нь бол манай монголчууд толгой холбосон үг болгоныг сайн үг гэж ойлгочдөг. Гэхдээ чи яагаад ингэж хэрүүлээгээл ингээл ховж утгаад яваад байт юм. Энэ байгууллагын уур амьсгалыг чи яагаад унгаад байт юм гэхээр өөдөөс тэгээ яад. Би угаасаа л юм хүн. Намайг ойлгохгүй бол тэ тэнгэрийн мухай харилдаг, хүний мухай харилдаг. Тэгээ шин чи миний гин биш зам байхгүй энэ төр суугаад байдаг байхгүй. Тэрийгээ бүр ингээд өөрийн амьдралын жанжин шугам болгоцсон тий. Одоо энэ дээр чинь нөгөө монголчуудын нөгөө фаталист үзэл яваад байгаа байхгүй. Манай өө юм байсан, аав юм байсан, би юм байгаа байхгүй. Өмнө нь ч юм байсан, одоо ч гэсэн юм байна. Би угаасаа л юм. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг зан төлөвийг заягдмал гэдээ ойлгоцсон хүмүүс байгаа байхгүй. Тэгээ ийм хүмүүсийн чинь нөгөө нацгийн багаанд гоё хэлсэн байдаг ч тий. Дотоод эрхчлөөгөө сэхэрэг хүмүүс гэж тий. Дотоод эрхчлөөгөө сэхэрэг хүмүүс чинь нөгөө дотор сонголт хийдгүү. Би угаасаа л юм хүн гэж тий гэ ойлгочтой. Тэгээд дээр нь сэтгэл зүйчт нь юу гэж хэлсэн бэхээр за та 35 хүрсэн бол одоо л өөрчлөгдөг. Энэ хүний байгаагаар нь л хүлээж аваад хэлцдэг. Тий. Бүр сайхан өөрийгөө entitlement гэж хэлдэг шүү дээ. Би хүн надад хүмүүс юм ойлгох хэрэгтэй гэдэг. Гэтэл өнөөдөр бол зан төлөв гэдэг бол заягдмал гэдэг ойлголтоос илүү бид ямар ойлголтыг түгээмээр байна. Зан төлөв гэдэг бол сонголтоор ирдэг зүйл. Амьдрал гэдэг энэ том ресторанаас бид нар зан төлөв гэдэг хоолоо сонгож идэг. Тэгээд би тэ намайг хүмүүс ийм хүндэ гэж буруу талаар минь харж байгаа бол би энийг өөрчлөхөд надад тэр өөрчлөх эрхчлэн байгаа гэдэг мэдэн шүү дээ. Тийм ч учраас ер нь бол Библи бол тэр чигтээ өөрчлөлтийн тухай ярьдаг. Тэ? Өөрөөр хэлэх юм бол яг тэр хувьсан өөрчлөлтийг тэ бид дотроос гадагшаага хийдэм аа гэдэг нь бол Библи бол тэр чигтээ бид нар цаадаг. Тийм учраас ер нь бол Христэд итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай хүмүүс бид нар өөрчлөлтийн тухай ярьжлаа бол өөрчлөлтөндөө итгэх нь чухал байгаа. Тийм. Тэгээ бас тэрийг хүлээнж авах бас их чухал байна л да тий. Ингэж өөрчлөгдөх хэрэгтэй. Бас нэг талаасаа бас зөвхөн гадна талаас чи эхлэх гээд байгаа юм биш ээ гэдгийг бас ойлгуулж өгөхгүй бол ерөөсөө гадна талаас шилжих юм бол тий ерөөсөө ураад царайгаа инээлгээл цэнхэр уцаа улаан болгоод ч юм уу ингэж өөрчлөгдөх өөрчлөлт бас биш юм шүү. Тэгээ миний бодлоор бол бас яг түрүүний
бид гурав нөгөө төвлөрч ярьсан тэр нөгөө дотроосоо гадагшаа боيو дотроо байгаа тэр давуу талуудаа нээнэ гэдэг бол ер нь бол хувийн үйлчлэл яг ерөөс үндэс сорно гэж би бол харж байгаа. Ягаад тэгэхээр хараа бид нарын тэр нөгөө нэг гаднаас авч байгаа нөлөөллүүд дээр бид нар дэндүү их төвлөрөхөөрөө дотроо байгаа давуу талаа бид нар ерөөсөө юуч болгочдөг. Тэгээ гаднаас авч байгаа нөлөөлөл маань ихэвчлэн юу байдаг гэхээр сөрөг нөлөөлөл байдаг. Ихэвчлэн. Жишээлбэл нөгөө хүмүүс бид нар чинь аливаа зүйлийг өөрийнхөө оюун бодолд далд ухамсартай дандаа зураглалаар хадгалж яадаг шүү дээ. Жишээл машин гэлтэй юм бол шууд машины зураглал орж ирдэг тийм. Энэ шиг нөгөө хүмүүс бид нарын амьдралыг гаднаас минь хараад зураглалаар хадгалсан байдаг тийм. Өөрөөр хэлбэл одоо мөнгө итгэдэг энэ хүний талаар мөнгө идэг энэ хүн надад хэрвээ дандаа ингэж буруу сул талыг ярьчих юм бол шууд сул талаар нь л хадгалцдаг. Тэгээд хөдөлж гээл ярьчих юм бол жилийн дараа би юм тийм мөнгө ихтэй уулзахтаа энэ нөгөө хотлоо ярьдаг хүн биш үү гэл. Бодож мөнгө ит явж ийн гэл ингэж бодчиход ба тийм. Тэгэхээр нөгөө бид нарыг яаж хайрцаглаж ийн яг тэрвэрэг хүмүүс бид нартай харьцаж идэг. Харин тийм учраас одоо юу гэдэг олонний танил хүмүүс ихч тийм. Хүмүүс нэг мэдээллээр олон хүн хайрцагчдаг. Тэнгүүтээ тэр чинь тийм байхгүй. Тэр гişүн чи ийм шүү дээ. Энэ чи ийм шүү гэж хайрцагч. Бас өшөө тэр чинь олон нийтийн юм гарч ирээгүй олон сайн зам байгаа. Сайн зүйл байгаа. Бас олон мууч зүйл байгаа. Тийм учраас нөгөө ганц хоёр харсан юмараа л бүхэлд нь тэр тиймэр гарчдаг. Тийм учраас нөгөө харилцааны маструуд бол хизээ тэгж харддаг юм байна л да. Харилцааны маструуд бол одоо таны тухай эндээс бага хөдөлж гэж сонссон ч гэсэн тийм хизээч хөдөлчаар наадгалдаг. Харин тэр хүний доторгоо давуу талыг олж хараад түүнийг ажлын бүтэмжийн төлөө ашиглаж чаддаг тийм. Нөгөө амжилтанд хүрсэн 100 саятангуудаас нийтлэг шин чанаруудын судалсан тэгсэн гэж шүү дээ. Тэд нар дандаа хүмүүсийн дотоод ертөнцид байгаа давуу талыг тэр хүнийг өөрөө ч мэддэг байхад нь олж хараад тэр давуу талыг нь бизнесийн төлөө ашигласан тийм. Тэгэнгүүт амжилтанд хүрсэн байна. Энд чинь бас нэг том чадвар байгаа тийм. За ингээд нэвтрүүлгийн мань цаг өндөрлж байна. Хүний хөгжлийн тухай ярил бас өшөө олон зүйл ярих бах. Хүний хөгжлийг ингэж чи хөгжих ёстой гэсэн сургаал номлууд бол одоо тий хар мянгараа л байна. Янз бүрийн үзэл суртал номлол байна. Гэхдээ үүндээ яг хүний хөгжил гэдэг энэ үйл явцыг гүйц зөв яг баланстай зөв ойлгох юм бол мэдээж яг тухайн өөрийгөө өөрөөс нь ямар потенциал гарч ирж чадахыг тий ямар чадвар гарч ирдгийг бас таашгүй юм да тийм ээ. Тийм шүү. Тэгээд бид нартай бас өөрийнхөө үзэл бодлыг тий сайхан хуваалцсан чөлөөтэй ярьсан маш их баярлалаа. Маш баярлалаа. За. Гэрэл нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байгаа үзэгчтэй хэдүүлээ дараагийн дугаараар уулзцгаая. Хэрвээ танд өнөөдрийн ярьсан зүйлийн тухай өөрийн үзэл бодлоо хуваалцах хүсэж байгаа бол манай дэлгэцнээр гарч байгаа утсаараа холбогдоорой. Мөн Facebook пэйжэн дээр лайк даахаа мартав. Яг баяртай үзэгчтэй. Баяртай. За баяртай.